Амралтын өдрийн мэнд хүргэе үзэгчдээ Политехник коллежоос зохион байгуулагдж байгаа нөхөрсөг тэмцээний хаалтын үйл ажиллагааны дээрээс мэдээллийг дамжуулж байна. Хавцгийн миний сурвалжтай Хот аймагт зохион байгуулагдж байгаа Монголын өнцөг орон бүрээс ирж байгаа нийт баг тамирчдын шагналын үйл ажиллагаа дээрээс мэдээллийг дамжуулж байна. За нөхөрсөг тэмцээнийхээ сэтгэлээс та хаваалцаа. Өнөөдөр Алсын сайхан Ховд нутагт нөхөрсөг тэмцээн, сургалт хилцүүлэг, туршлага солилцох үйл ажиллагаа маань маш амжилттай сайхан болж байна. Тэгээ энэхүү үйл ажиллагааг бол өнөөдөр Аасны далайн бүс нутгийн магадлан итгэмжлэлд алтан зэрэглэл авсан Ховд Политехник коллеж эзэнтэй сургуулиулж ингэж маш сайхан зохион байгуулж байна. Тэгээ энэ зохион байгуулалтанд бид нар Улаанбаатар хотын техник технологийн Политехник коллежээс хүрэлцэн ирсэн. За ингээд манай техник технологийн Политехник коллеж бол 1984 онд байгуулагдсан ийм сургууль байгаа. Мөн бас Аасны далайн бүс нутгийнхаа алтан зэрэглэлд өргөмжлөгдсөн ганцхан сургууль байсан бол өнөөдөр хоёр болж ингэж хүрээгээд хэлж байгаад бид бүхэн хамт олонны зүгээс маш их баяртай байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд бол манай баг хамт олон бол волейболын болон бүх төрөлттэй дөрвөн төрөлд бол маш амжилттай оролцож багийн дүнгээр 2 дугаар эзэлж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ үйл ажиллагаа бол улам бүр өргөжж хоорондоо сайн туршлагаа солилцож, багууд уулзаж, салбарынхан нэгдэж илүү ирээдүйд Монгол улсын бүтээн байгуулалтын салбарт боловсон хүчин бэлтгэхэд гар бие оролцох энэ баг хамт олон багж ажиллахад энэ үйл ажиллагаа маш их хэмжлэг болж ажилдаг ийм сайхан үйл ажиллагаа юм шүү гэдгийг хэлэх байна. За ингээ манай багийнхан яг зарлж байна. Алтан медаль авсан. Баярлалаа. За тэмцээнийхээ сэтгэлээс та хаваалцаач. За Монгол улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын 69 сургууль байдаг. 69 сургууль маань өөр өөрсдийнхээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, онцлогуудаа, туршлагуудаас хуваалцдаг юм сайхан уламжлалтай. Түүнийхээ хажуугаар залуучуудаа баг тамирчтай хоорондоо өрсөлдөх, ур чадвараараа өрсөлдөх, найз нөхөд болох, харьцан туршлага солилцох гэдэг ийм багц нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулдаг. За энэ жил холын цэнхэр Ховд нутаг за Монгол улс төдийг олон улсын хэмжээнд маглагдсан хөгжил политехник коллеж дээр ирж сургууль болон нөхөрсөг уулзалт тэмцээн хамгаалж байгаагаар онцлог юм. За бид бол өөрсдийнхөө илүү чаддаг мэддэг бусдаагаа хуваалцах, бусдаасаа суралцах түгээн төлөвлөлт үйл ажиллагааны соёл бол манай салбарт хөгжсөн энэ удаагийн үйл ажиллагааны яваад лидер юм аа. Тэгээд бид нар салбарын хүмүүс манай хөгжил политехник коллежийн үйл ажиллагаатай танилцах, цаашдаа суралцах, илүү хөгжих, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх хамтдаа Монгол орны хэмжээнд мэргэжилтэй ажилтан бэлдэх үйл ажиллагааныхаа чанар хүртээмж улаан нэмэгдүүлээ гэж ойлгож байгаа. Тэгэд өнөөдөр холын цэгт Ховд нутгийн манай үр хангаачдын хувьд маш өгөөж өгсөн сайхан хэмжээ байлаа. Манай хүүхдүүд маань Монгол улсын авраг боллоо. Монгол улсын авраг шатарчтай боллоо. Тийм болохоор би бас Монгол орны голомт дутаг өөрөөсөө хангаануудынхаа үр хангаамт политехник коллежийн нийт шавнартаа, багш нартаа, баг тамирчтай баярлалаа гэж хэлье. Биднийг найрсгаар хүлээн авч бид бүх зохион байгуулалт чанарын өндөр түвшин зохион байгуулсан Ховд хөгжил политехник коллежийн Баярмаа цагшилтай нийт хамт олондоо бас сургуулийн хамт олноос баярлалаа гэж хэлье. Баярлалаа. Баяр хүргэе шилдэг тоглогч болсон манай сэтгэлээсээ хаваалцаач. За шилдэг тоглогч бидэд налах Улаанбаатар хотын налах политехник коллежээс оролцож байгаа. Тэгээд эрэгтэй эмэгтэй 3-9 сум өмгөөр ороод алтан медалийг аваад шилдэг тоглогч болсондоо маш их баяртай байна. Сэтгэл өндөрлөл байна. Тэмцээнийхээ сэтгэлээс хаваалцаач. Тэмцээн ер нь хэр болж өндөрлөвөө? Зөв тэмцээн үнэхээр маш гоё зохион байгуулалттай байна. Ховд гэдэг газар үнэхээр гоё юм байна. Үлгэр жишээ авах зөндөө зүйл байна. Өөртөө зохион байгуулалт үнэхээр nice. Ярилцлага гоё болсон. Улсын ургаш шилдэгч тоглогч гэдэг шагналуудаар шагналыг авсандаа маш их баярлалаа. За намайг дэмждэг баг хамт олон сургуулийн өдөрлгүүд за гэр бүлийнхэнд найз нөхөдөө маш их баярлалаа гэж хэлье. Тэмцээнийхээ сэтгэлээс хаваалцаач. Тэмцээн хэр болно? За би энэ мэргэжлийн боловсролын тэмцээнд оролцоод 4 дахь жилд оролцож байна. Тэгээд манай салбарын тэмцээн нь жилээс жилд өргөжин дэлгэрч тийм ээ. Багууд чансаа сайжирч өрсөлдөөн улам ширүүссэн байна. Тэгээд манай мэргэжлийн онцлог бол мэргэжлийн боловсрол гэдгээр бас боловсролын салбартаа нэлээд онцлогтой байдаг. Тэгээд энэ удаагийн тэмцээн маш сайхан зохион байгуулалтаа сайхан болж өндөрлөө. Баяр хүргэе шилдэг товтлогч болсон байна. Сэтгэлээ хаваалцаач. За бүгдний нүчийн мэндийг хүргэе. За шилдэг авснаа туйлыг баяртай байна. За энэ байгууллагаас сая 9 сараас эхлээд ажиллаж байгаа. Тэгээд ийм сайхан тэмцээний зохион байгуулсан
хов дутгийнхаа ард түмэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь одоо энэ хов дутаг бол миний эмээгийн хөлийн нутаг байгаа. Эмээгийнхаа хөлийн нутагт хурж ирээд шилдэг бас давтагч басна туйлын баяртай байна. За аль аймагаас ирж оролцож байгаа? За бид Төв аймгийн Баян Чандман сумын Политехник коллежоос ирж оролцож байгаа. Манайх бол өмнө 3 удаагийн улсын аваргын алтан медальтай, 2 удаагийн мөнгөн медальтай баг. Энэ удаа мөнгөн медальтай батаа дахин мөнгөн медаль авлаа.